Matrix гээд кино үзчихсэн бол яг кинон дээр гардаг үйл явдал ерөнхийдөө нэг виртуал реалити сүнснүүд өөрсдөө ингээд гаццсан талаар гардаг. Тэр нь болохоор одоо чинь под гэж нэг шилэн хавхлаг дотор хүмүүсийн биеийг байршуулад тэгээд яг хүмүүсийн биеийн дулааныг авчиад harvest хийгээд тэгээд тэр биеийн дулаанаар гарсан энергиэр нь авчиад одоо нэг хиймэл оюун ухаантай машинууд өөрсдийгөө одоо нэг цэнгэлдэг, чарж хийдэг тийм системийн талаар кинон дээр гардаг. Тэгээд яг энэ дүр зураг болохоор одоо яг бодит амьдрал дээр физикал, астрал гэдэг энэ төвшингүүдтэй ерөнхийдөө яаж холбогддог вэ? Яагаад ийм киноны санаа хаанаас гарч ирсэн бэ гэд энэ нэлээд артлын судлаад үзэнгүүт маш сонирхолтой зүйл гарч ирдэг юм лээ. Тэгээд энэ талаар яг өөрийнхөө ойлгосон зүйлийг тэгээд яг нөгөө нэг базаад нэг дүгнэлтэрхүү зүйл болгосныгаа энд ингээд рекорд хийд үлдээч. Тэгэд гол санаа нь болохоор одоо жишээ нь Matrix гэдэг кино хийсэн ах トゥ хоёр зохиолж болохоор санаагаа хаанаас авсан бэ гэхээр нөгөө нэг remote viewers гэдэг нэг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл remote view гэдэг нь болохоор бясалгаа трансын төлөвт оронгуудаа хаавсан хол газар байгаа болж байгаа үйл явдлыг харах чадамжтай тийм хүмүүсийг remote viewers гэдэг. Тэгээд яг ийм remote viewer одоо нэг бүр ийм зүйлээр ингээд дагнцсан мэрэгчсэн хэд хэдэн хүмүүсийн тийм нэг олж мэдсэн тийм нэг classified гэж ярьдаг нууц мэдээлэл дээр бичигдсэн зүйлсээс энэ хоёр ах トゥ хоёрын хайрлагч санаагаа аваад энэ Matrix гэдэг кино хийсэн гэж үздэг юм лээ. Тэгээд тэр remote viewers юу болж харсан бэ гэхээр яг ийм систем өөрөө яг бодит байдал дээр байгаа юм шүү гэдэг зүйлийг яг олж харсан юм байна л да. Тэгээд энэ санааг нь авчиад юун дээр Matrix гэдэг кинон дээр буулгацсан. Тэгээд бас нэг энэтэй холбоотой зүйл олж мэдсэн нь болохоор Gnosis гэдэг мистик урсгал байт юм байна. Christianity дотроо тэр нь болохоор ерөнхийдөө нэг mainstream гэж яриад байдаг ерөнхий нийт хүн амд зориулсан шашны урсгалаас төсөөр үзэл санаатай. Тэн дээр юу гардаг вэ гэхээр ерөнхийдөө энэ Gnosis гэдэг нь өөрөө knowing буюу ингээд өөрийгөө мэдэх гэсэн утгатай тийм үг. Дээрээс нь Gnosis гэдэг энэ мистик урсгалын одоо хүчээ авсан цаг үе нь болохоор 17 дугаар зуунд авчиад нэг цөлөөс нэг 4 бот ном олоод тэр ном дээр гарч байгаа үйл явдлаас юм ихэд бүхэн одоо ихэлсэн гэж үздэг юм лээ. Өөрөөр хэлбэл одоо тэр 4 бот ном дээр юу гардаг вэ гэхээр archons гэж яриад байгаа төрөлтөнгүүд дээрээс нь бид нэр өөрсдөө нэг сүнс дээрээс нь сүнстэй нэг дотроо divine spark буюу нэг essence гэж яриад байгаа нэг мөн чанар энерги бид нэр өөрсдөө агуулж идэг. Гэтэл archon гэж яриад байгаа нэг төрөлтөгүүд нь болохоор яг тийм spark-гүй болохоор ерөнхийдөө юу зохицуулдаг вэ гэхээр яг ийм divine essence эртний нэршил нь болохоор нума гэдэг байгаа юм лээ. Ийм essence-тэй сүнснүүдийг яг ийм систем дотор ингээд нэг эргэлдүүлж илдэг тийм нэг зохицуулагч төрөлтөнгүүд нь ерөнхийдөө archons гэж яриад байгаа юм лээ. Тэгээд ерөнхийдөө хүн хөнгүүт нь нөгөө нэг нүгэл буйны дэнслэх гээд зогсож идэг нэг үйл явдал болдог гэд. Тэнгүүд тэрийг болохоор бас яг Gnosis шал өөрөөр тайлбарлалт юм. Өөрөөр хэлбэл
тухайн сүнс яг энэ матрикс системээс яг гарах гад байна уугүй юу гэдгийг ингээд нэг шалгаад тэгээд яг гарах гад ирэнгүүт нь улам ингээд нөгөө нэг мартуулах зүйлсээ улам одоо нэг чангалдаг ч юм уу нэг тийм зүйл болт юм байна. Тэгээд одоо буцаагаад нөгөө нэг reincarnation буюу ингээд cycle дотор ингээд эргэлдүүлждэг. Өөрөөр хэлбэл одоо бид нэр бараг нэг тийм нэг harvesting farm гэж яриад байгаа тийм нэг систем дотор эргэлдээд байгаа. Өөрсдөө хин гэдгийг мэдэхгүй гэхдээ биднээс ялгарч байгаа энергиэр одоо нэг тэр matrix гэж яриад байгаа систем тэр чигээрээ ингээд нэг чарж хийгдчихэд өөрөөр хэлбэл энэ баг energy plant руу гэхдээ бид нэр маш олон сүнснээс ялгарч байгаа энерги баг хангалттай муудаа гэж ойлгосон. Тэгээд энэ гносис болохоор ягаад гносис өөрийгөө мэдхүү гэж нэрлэлсэн бэ гэхээр нөгөө нэг яг энэ арконс яг тийм үгсний дараа тухайн сүнснүүдийг яаж шалгадаг вэ гэсэн чинь одоо бидний тэр нөгөө нэг energy sense spark гэж яриад байгаа дотоод жинхэнэ тийм мөн чанарынхаа энерги гэдгийг бид нэр өөрсдөө таньсан байна уу таниагүй байна уу гэдгийг шалгадаг болж таарад байгаа. Өөрөөр хэлбэл бид нар яг тэр зүйлээ одоо бүрэн ингээд ухаараа таньчих юм бол баг бид нэр хинт ч захирагдахааргүй тийм потенциалтай баг төгсөн үедээ системээс гараад явах чадамжтай гэдгээ шууд мэдэрдэг. Ямар нэг тийм authority гэдэг зүйлд захирагддгүй тийм нэг soul гэдэг потенциалаа бүрэн ухаарсан гэсэн үг. Тэгэхээр гносис нь өөрөө нөгөө нэг ерөнхийдөө ийм divine spark in essence гэж яриад байгаа энэ энерги өөрийн жинхэнэ мөн чанараа үхээс өмнө таньж мэдэх ёстой шүү гэдэг санааг яг бас ярьж байгаа юм л. Тэгээд одоо нэг систем дотор матрикс дотор ингээд эргэлдэж байгаа сүнснүүд хүртэл өөрсдөө давхар бас нэг тийм нэг мартуулах тийм энергийн хучуур бүрхүүл хүртэл бас яг физик биетэй дагалдаад байж идэг талаар бас яг судар дээр нь бичсэн байт юм байна. Тэгээд бид нэр яг энээсээ болоод ихэнхдээ материалын зүйлд хит уйддаг. Тэгээд яг жинхэнэ бие гэдгээ буцаа санахтаа их удаан болж таарад байгаа юм байна. Роберт Монрогийн Far Journey дээр бас яг тийм лүүш гэдэг нэг ойлголтын талаар ярьдаг. Өөрөөр хэлбэл Роберт Монро биеэсээ гарчаад яг энэ ажилласан зүйл нь очиад одоо нэг хотын дээрээс очиад нэг энерги сансар руу гараад явж байгааг хараад тэгээд тэрийг дагаж яваад ямар ч та энерги ингээд суугаар гараа авчиж байгаа сансар руу гараа авчиж байгаа гэд тэрийг хойж инвестигейт хийгээд судлаад яаж байгаа нь өөрөө ингээд лүүш гэдэг концепттэй ойлгоход хүрсэн гэдэг энэ нөгөө нэг бидний emotional body гэдэг зүйлтэй холбоотойгоор ерөнхийдөө энерги ялгараад одоо бидний амьдралдаа туулж байгаа зүйлс нь ихэнхдээ нөгөө нэг ийм лүүш гэдэг энержи үүсгэхэд авчиад нөхцөлдүүлж яадаг. Өөрөөр хэлбэл бидний suffering зовлон гэдэг нь авчиад нөгөө нэг баг manufactured буюу зөрүүдээр ингэж бидний лүүш гэдэг энержиг гаргаж авахын тулд ингээд амьдралын зовлон зүдгүүр авчиад нөхцөлдөг гэдэг санаа бас гарч илээ. Тэгээд Роберт Монро энэ талаар бас нэг өөр төрөлтөнтэй лавлаж асууж байгаад ойлгосон юм авчиад одоо нэг иймэрхүү зүйл лүүш гэдэг энержи ялгаруулж байгаа ч гэсэн энэ нөгөө нэг бас буцаагаад нэг өөрийнхөө эссенсийг санахад бас хэрэг болт юм агаад бас нэг өөр төрөлтөн Роберт Монрод хэлж байгаа талаар бас ярьсан байлээ.